Гадаад харилцааны сайд Баццэг Шведийн хаан тулсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламент буюу Ристагийн дарга Андрис Норлен болон парламентын гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр гадаад харилцааны сайд Баццэг хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллага парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж түүнийг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Сүүлэнчлүүдэд парламент хоорондоо дээд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам бүр баяжуулах, улс төрийн боловсрол эмэгтэйчүүдийн мандайлалд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мөн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахад парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх, жишээлбэл нийгмийн хамгааллын чиглэлээр хоёр улсын хоорондоо гэрээ хэлцээр байгуулах санал тавьсан байна. Уулзалтанд Шведийн Рикстагийн Швед Монголын парламентын бүлэг, гадаад дуудлагын байнгын ороо болон парламентт судалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий парламентын гишүүд оролцжээ. Хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар харилцан санал солилцжээ. Өргөжлүүлэн Шведийн харилцаа холбооны тэргүүлэгч Эриксон компанид зочлолоо. Шведийн хаан тулсад хийж байгаа албан ёсны айлчлагын хүрээнд харилцаа холбооны салбарын технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг үндэстэн дамсан Эриксон компанид зочлсон юм. Тэрээр инновац технологийн дэвшлэлт шийдлүүдийг танилцуулдаг төвд зочилж удирдлагатай уулзалт хийсэн. Уг төв нь гарааны бизнесийг дэмжих, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг уялдуулах, дэвшлэлт технологиг бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм а. Уулзалтын үеэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа стартап компаниудыг дэмжих, инновацийн экосистемийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан байна. Түүнчлэн хөдөө орон нутагт цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвөрийн интернетийн шийдлийг нэвтрүүлэх, уулуурхайн салбарт орчин үеийн дэвшлэлт харилцаа холбоот техник тоног төхөөрөмж, ноу-хауг ашиглах зэрэг харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг илэрхийлжээ. Тус компани дэлхийн 114 улсад 100 мянган орчим ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн богино зайн утасгүй холболтын Bluetooth зэрэг 6,000 гаруй патент эзэмшдэг бөгөөд 5G сүлжээний хөгжлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ 6G технологиг хөгжүүлэн ажилладаг байна.